Тэгэхээр оны эхэнд одоо засгийн газрын гишүүд Монгол Улсын ерөнхий сайд одоо бүх аймгийн ерөнхий хурлын дарга нартай хамтран ажиллах гэр байгуулж байгаа. Энэгээр бол одоо яг засгийн газраас тухайн яамдаас юуг хариуцж ажиллахын тухайн орон нутагт юу хийх юм. За тухайн орон нутаг тухайн сайдын өмнө ямар хариуцлага хүлээж ямар ажил хийх юм бэ гэдгийг одоо өнөөдөр бас аль босоор гэрээ байгуулж байгаа. Тэгээд одоо тухайн жилийн эхэнд бол одоо юу төлөвлөж байгаа, юунд хүрэх юм гэдэг бас агуулгаар одоо бас энэ гэрээгээ байгуулж байгаа. Нөгөө талаар одоо бас Монгол Улсын ерөнхий сайдаас аймаг нийслэлийн дарга нарт одоо үүрэг чиглэл өгч үүгээр хариуцлагын талаар одоо бас тодорхой ярилцсан юм одоо ажил боллоо. Арангаан аймгийн хувьд 2026 оныг боловсролыг дэмжигчид бол зарласан. Тэгээд боловсролын салбартаа бол нэлээдгүй хөрөнгө оруулалт хийж байна. За хоёрдугаарт одоо багш нарын хөгжлийг дэвшсэн шатлсан сургалтуудыг бол амжилттай зохион байгуулж байна. Өнгөрсөн жилд одоо бид нар одоо бас хийсэн сургалтынхаа үр дүнгээр тодорхой агс гаргасан бол энэ жил одоо түүнийг баттгах мөн одоо илүү гаргах юм одоо зорилт тавьж ажиллаж байгаа. За аймаг засгийн зүгээс бол 2025-26 онд бол одоо Эрдэнэ булган сум буюу цэцэрлэг хотыг аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор цэцэрлэг хотыг аялал жуулчлалыг хот болгож зарлаад түүнийг одоо хэрэгжүүлж эхлэх жил болгож байгаа. 2026 оноос Арангаан аймгийн төвдөө бол аялал жуулчлалыг тодорхой одоо бас үе шатаа хэрэгжүүлэх юм зорилго тавьж байгаа. Энэ зорилгын одоо гол үндс нь бол юу гэхээр нэгдүгээр иргэдийгээ бол ашиг орлоготой болгох, аж ахуйн нөлөөдөг ашиг орлоготой бол хоёрдугаар аймгийн төвийнхөө одоо бас хүн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах гэсэн үндсэн ийм одоо зорилготойгоор цэцэрлэгт аялал жуулчлал болно гэсэн зорилтыг тавиад энэ ажлыг эхлэе явж байгаа. Энэ ажлын хүрээнд бол одоо маш олон ажлуудыг одоо хийнэ гэж ингэж төлөвлөж байна. Яг нь мэдээж Монгол улсын хэмжээнд одоо төсвийг бол одоо бас амаргүй байж байгаа. Тэгээд одоо бид бол нэг нийт төсвийнхаа 40 орчим хувийг өөрсдөө бүрдүүлж бусдын бол одоо татаасаар ингэж амьдарч байгаа аймаг. Тэг мэдээж одоо бас орон нутгийнхаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр энэ жил бол онцгой анхаарч байгаа. Тэг бид ямар ч байсан энэ жилийнхаа хэмжээнээс л илүү давуулж ямар ч 50 гаруй хувьтай болгоно гэдэг юм зорилт тавиад ингэж ажиллаж байгаа. За тэгээд одоо мэдээж одоо улс орон нутгийн төсвөр бол нэлээд болон төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Тэгээд бас аялал жуулчлалын тодорхой замууд энэ жил одоо 2-3 зам одоо бас орон нутагт анх удаа хэрэгжиж эхэлэх гэж байгаа ийм одоо онцлог байж байгаа. За мөн одоо боловсрол эрүүл мэндийн одоо салбаруудад шинэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажлууд үргэлжлээд явж байгаа.